Kaspersky SafeKeys ашиглан хүүхэдтэй нь гар утсандаа хэр их цаг зарцуулж байгааг хянаж, тоглоом болон бусад аппликейшн ашиглах хугацааны хязгаарыг хэрхэн тохируулж болохыг үздэцгээе. Та эхлээд эцэг эхийн горим тохируулсан мобайл төхөөрөмж дээр Kaspersky SafeKeys-ээ нэ. Тохиргоог их цонхон дээр дарж, төхөөрөмжийн ашиглалт хэсэгт зөвхөн төхөөрөмжийн ашиглалтыг хянах, эсвэл нэвтрхийг хязгаарлах хэсгээ сонгож өгнө. Жишээлбэл та төхөөрөмжүүдийг хаах сонголтыг сонгоод дараа нь ашиглах цагийн цэц рүү орж хүүхдийнхээ хэрэглээ хязгаарлах хугацааг тохируулж болно. Тохиргоогоо хадгалахаа бити мартаарай. Энд та төхөөрөмж түгжигдсэн байсан ч ажиллах боломжтой аппликейшнийг сонгож болно. Одоо тогтоосон бүх хугацаанд таны хүүхэд зөвшөөрөлгүй сайт руу хандлт хийх үед тухайн үйлдэлийг шууд блоклох болно. Аппликейшн хэсэгт та насанд хүрэгчдийн утга агуулгатай болон хүүхэд хэрэглэхэд хориотой заалт бүхий сайтаас хамгаалах тохиргоог хийж болно. Жишээлбэл тэдэнд зориулсан насны хязгаарлалтын функцийг асаах, мөн тодорхой ангиллын аппликейшнуудад хандах хандлтыг хянах боломжтой. Үүнийг хийхийн тулд суулгасан аппликейшнуудын жагсаалтыг нээн. Ингээд хязгаарлахыг хүссэн нэвтрэх эрхээ сонгоод хаахыг хүсэж байгаа эсвэл ашиглах хугацааг тохируулахыг зааж өгнө. Одоо ашиглалтын зөвшөөрөгдсөн хугацаа дуусмагц Kaspersky SafeKeys өдрийн эцэс хүртэл хаах бөгөөд хэрэв шаардлагатай бол хүүхэд төхөөрөмж, вебсайт эсвэл аппликейшны түгжээг тайлах хүсэлтийг тань руу явуулна. Kaspersky SafeKeys-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Infosoft компанид хандаж